За тэгэхээр эхлээд үуч гэсэн өөрийгөө танилцуулаад эхлэх үү? Шууд өөрийгөө танилцуулаад. Одоо шинэ ямар ажил хийдэг үү? Тий. Тэг. Наа мөх сарвал гэдэг. Тэгээ одоогоор Unbound Монгол төрөмс байгууллагын ерөнхийдөө захирал хийж байгаа. Тэгэхээр ажиллаж байгаа. Манай байгууллага маань Unbound Монгол гэдэг нь ямар учиртай юм хэрэг нь бол хүний наймааг тийм Монголд бас зогсоох тийм хүний наймааны эрэлтийг үүсгэж байгаа тэр зүйлүүдийг зогсоох гэсэн ер нь бол тийм тэмүүлэл зорилготойгоор ажиллаж байгаа юм төрөмс байгууллага. Одоо байгууллагын чинь нэр сонин сонсогдож байна л да. Unbound гэдэг үгүй шүү дээ тий. Энэ англи үг баг л та тий. Яг ямар утга учиртай. Яагаад ийм нэр өгсөн юм? Ерөнхийдөө бол Unbound гэдэг маань ер нь бол Америкийн нэгдсэн улсаас гаралтай юм байгууллага байгаа. Тийм учраас улс ажиллагаа явуулдаг. Тийм учраас ч ер нь бол англи нэрээ бид нэр авч үлдсэн байгаа. Unbound маань ерөнхийдөө Монгол руу орчуулад гэх юм бол ерөнхийдөө боолчлол тий боолчлыг хүлээсийг одоо тайлна гэсэн утгатай л боолчлын хүлээсийг тайлна гэсэн утгатай үг л гэж орчуулдаг болно. Ер нь үгчлэн орчуулдаг. За тэгвэл ярилцлага эсвэ дотор ороод эхлүүлээ. За яа. Ишээ суулгач би өөр ишээ сууч. Энэс орж болно шүү. Наа чи хэд халуун байна. Энийг ноггүй. За тэгэхээр өнөөдөр бид нартай ярилцахаар ирсэн чинь та маш их баярлалаа. Маш их баярлалаа. Та бүхэн ч гэсэн маш баярлалаа өгөрж оролцуулж байгаа. Тэгэхээр зочныхаа тухай ярианаас эхлэе гэж бодож байна. Тэгэл би бас яг сайн үнэхээр танилцаж амжаагүй байна л да. Тэгээ яг ямар чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг, тий хаана ажилладаг, ямар хүсэл мөрөөдөлтэй бас тий. Би сайн мэдэхгүй. Тийм болохоор өөрийнхөө яг үйлчлдэг газар ажилладаг газрын талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй тий. За намайг Мөх Саруул гэдэг. Unbound Монгол төрөмс байгууллагын захирал одоор тэр ажлыг хийж байна. Тэгээд ерөнхийдөө манай байгууллагын үйл ажиллагаа маань одоо хүний наймааны эсрэг сургалт болон одоо бусад үйл ажиллагаа явуулдаг. Ер нь бол хүний наймааг одоо зогсоохын тулд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байгууллага юм да. Хүний наймааг сонсхолоор маш том тэгэл нэг одоо юу гэх юм бэ? За хүний наймны талаар гэх юм бол нөгөө киноноос хамгийн их кинол бодогдсон. Тийм тэгээд кинон дээрээс тийм ойлголттой болсон болохоор тийм том, тийм айхтар юм манай оронд байна гэж юу гэж бодогдохоор байгаа байхгүй. Гэтэл яг тэр яг энэ те үйл ажиллагааны эсрэг бас үйл ажиллагаа явуулдаг байгууллага тэгэхээр ямар зөрөгтэй юм бэ? Тэгээ бүр эмхтэй байгаад байдаг. Харин тийм. Тэгээ яаж агаад яг энэ чиглэлээр ажиллах болов тэг холбогдчих уу. За эн чинь бас ерөнхийдөө бол урт төгөлтэй. Би өөрөө ч яг өөршигчл адилхан хүний наймааг талаар бас мэдтгүүл явлаа. Тэгэл юм бол хүний наймаа гэхэл нөгөө л нэг кинонууд санаанд ордог тий. Худалдаж аваад ингээл авдаг. Тэргөө хар машин чихэж аваад авдаг гэсэн нэг кино үзэл ямар амар юм бэ л гэж боддог байснаас биш хүний наймааг ингээд өөрөө ингээд ийм байгуулгыг удирдаад ч юм уу ингээд явна тэмцээд явна гэж би ерөөсөө огт юм бодож байгаагүй. Энэ маань ерөөхдөө ямар учиртай юм би ерөөхдөө өөрөө христчэн хүн тэгээд бас дагалдагчийн сургууль сурч байхдаа бас энэ талаар мэдчих авсан. Тэгээд өөрөө ч гэсэн одоо хуулийн чиглэлээр төгссөн хуульч мэрэгчлээ хүний хувьд тий бас өөрөө их хүний хувьд тий энийг сонсоод тэмцэх ёстой зүйл юм байна. Бидний христчэн хүнийхээ хувьд ч гэсэн их хүнийхээ хувьд ч гэсэн ер нь бид нар ирээдүйн одоо үр хөвгт тий ирээдүйн ард түмнийхээ бид нар тэмцэх ёстой юм байна гэдгийг би тухайн үед аягүй сайн ойлгож авсан. Тэгээ зүгээр яг хуу сайн дураараа л би өөрөө ингээл ажлынхаа хажуугаараа аль болох цаг гаргаад тий хаана юу хийх боломжтой тий тийм туслаад явж исэн тий тэгэл ер нь бол альбиасаар манай Unbound маань өнгөрсөн 14 онд альбиасаар одоо Монголд үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Тэгэл ерөөхдөө бол яг хүний наймааны нөхцөл байдал өнөөдөр Монголд ямар байгаа хүмүүсийн нүдэн дээр ил байдаггүй ийм гэмт хэрэгтэй тий бас нэг сонсогддгоо учраас зэрэг их цөөхөн хаяа нэг болдог. Тэгэл амьдралаас эсвэл нэг миний амьдралаас тасархай юм шиг хүмүүс ойлгодог шүү дээ тийм. Миний хажууд биш юм шиг. Бүхэд бүтэн байгууллагын дээр байгуулан байж тэмцээд ахаар тийм том газар авсан гин тэр мөн ч юм уу биш ч юм уу.
Ер нь бол хүний наймаг хүмүүс өөрсдөө сонсоод за мэднэ хүний наймаа гэж нэг ийм л юм байдаг шүү дээ. Ерөнхийдөө бид нар ерөнхийдөө сургалтаар явж байгаа ч гэсэн бас тиймэрхүү тохиолдол маш их гардаг л та. Тэгээ яг сургалтаа хийгээд дуусны дараа ийм байдаг юм уу те. Тэгэл тэнгууд хүмүүс ингэж ирж уулзаал манад ч ийм юм болоод байгаа шүү дээ. Тэгвэл эн чинь хүний наймаа болоод байгаа юм биш үү гэл. Гин тэгж ингэж өөрсдөө мэдлэггүйгээсээ ингэж хүний наймааг ерөөсөө мэдчих чаддаггүй. Та ерөнхийдөө Монголын хувьд гэвэл одоо сайн өнгөрсөн 14 онд судалгаагаар Монгол одоо дэлхийн 167 орноос бас одоо яг энэ хүний наймаанд оролтын хүний наймааг одоо хохирогчдын тоогоор нь одоо улс орных нь иргэдийнх нь тоонд харьцуулснаар Монгол 167 орноос 16 дугаар байранд орсон байна. Тэгэхээр Монгол маань 3 сая хүнтэй тий. Тэгээд тэрний одоо 25,700 хохирогч байна. Гэхдээ тэр чинь мэдгдсэн тоо мэддэггүй бид нар хэд байгаа мэддэггүй. Тэгээ энэ ч бас нэлээд далд хэлбэрээр авагддаг гэмт хэрэг учраас мэдгдсэн тэгээд 16 дугаар байранд 167 орноос гэдэг бол нэлээд аюултай тоо сонсогдож байгаа. Тийм ээ. Тэгэхээр үн Монголд маань энэ маань болоод биш шүү. Бидний эргэн тойронд бас болоод байгаа зүйл шүү гэдгийг бас хүмүүс бид нар мэдээсээ энэс яаж урьдчилан сэргийлэх үү тий одоо ялангуяа тий онлайн одоо маш их хөгжиж байна тий ялангуяа Facebook хөгжиж байна тий өсвөр насны охид хүүгүүд маань тэргээр маш их одоо ялангуяа захин зүгээр тий захин ертөнцөөр гэмт хүний наймаа маш их хүрдэж байна тий тийм учраас бид нар бас зүгээр дуугаа суугаад байх ёсгүй бид нар тэр хүмүүст бас энэ талаар урьдчилан сэргийлэх мэдээллийг бид нар өгөх ёстой гэсэн үднээсээ бид нар одоо христчүүний хувьд ч гэсэн энэ бол хийж байгаа. Тэгээд бидний юм ч гэсэн эдэр бол дуудлага. Яг хүний наймыг яг ямар үйлдэл хэлээд байна. Тэрийг бас нэг тодорхой. Тийм шүү дээ. Одоо би одоо бодохны нэг олон жилийн өмнө манай хамаатны нэг ах одоо жишээлбэл мөнгөний барьцаанд ч юм уу би яг нарийн юм мэдэхгүй л дээ нэг хил даваал нэг Оросод байсан юм шиг байгаа. Тэр одоо яг бас мөн үү биш үү? Би тодорхойлж мэдэхгүй. За тэгсэн миний тий одоо жишээлбэл миний бас нэг таньдаг ихчийн охин нь бас урд байж байгаа одоо жишээлбэл паспортын бичиг баримтын ингээд барьцаалаад тэнд ажил хийлгээд ч юм уу гэр орон руу явуулахгүй яг юу болоод байгааг мэддэхгүй нэг юм байдал байх жишээний ч юм уу. За эсвэл энд одоо жишээлбэл сайхан бас миний бас нэг таньдаг хүний бас нэг дүүн хэд хоног алга болж байгаад ирээл чив чимэг болцсон. Тэгэл явж явж бас нэг ганц хоёр юмд орооцолцсон ингэ сонсогдож байгаа байхгүй. Тэгээ яг аль нь тий хүний наймаг гэхээр ерөнхийдөө олон төрөл аа л да. Тэр дундаа хүний наймаг хөдөлмөрийн үйлчлэг байна тий. Эд эрхтний худалдаа байна. Тэрнээс гадна бас бэлгийн үйлчлэг байна. Яг манай Unbound Монгол төрийн бас байгуул маань өөрөө бэлгийн үйлчлэг буюу одоо тэр хүн худалдаалаад хүний биеийг тэр одоо худалдаал зараад байгаад яг тэр зүйл дээр л бид нар төвлөрч ажилладаг. Харин энэ олон зөвлөл рүү бид нар нэг зэрэг ингэж орвол бидний хүч хаанаач хүрэхгүй. Тийм учраас бид нар бэлгийн үйлчлэг буюу хамгийн одоо хүний наймын дотроо энэ төлөв дотроо хамгийн хүнд хэлбэр хүнийг одоо удаа дараа хар тамхинаас илүү одоо ингэж бүр донтуулж тий бүр ингэж бүр өөрийгөө мартчихлан тий удаа дараа бүр ингэж биеийг нь зардаг тийм одоо хүнд хэлбэрийн тий гэмт хэрэг байгаа. Тэгээд энэ маань яаж явагддаг вэ гэхээр мэдээж заллан мэхлэгтэй мэдээж албадлага тий хуурам мэхлэх байна. Мэдээж бас хүч хэрэглэх гэж бас орж байгаа юм л да. Гэтэ бас тэнд тоглож байгаа хүн болгон яг биеийн хүчин автаж ихэхээс гаднаас мэхлүүлнэ гэж заллуулж байна. Одоо айлган сүрдүүлэх хинтер гэж бас орох хэрэгтэй тий. Тэрнээс гадна бас одоо нөгөө нэг сэтгэл татах байдлууд бас маш их гарч байгаа. Ялангуяа одоо нөгөө залуу өсвөр насны охтуудтай нэг залуу танилцаад ч юм уу тий. Одоо хоорондоо нэг найз болж байгаа сарын дараа нөгөө хүн маань одоо нөгөө л нэг хүн удалдаалдаг гэмт хэрэгтэн байсныг нөгөө охин маань мдээгүй байж байгаа л тэр нөгөө залууд итгэснээрээ тэр зүйл рүү ингээд орчиж байгаа. Жишээлбэл одоо ийм Монголд бол зөндөл болж байна шүү дээ. Ялангуяа цахим ертөнцөөр бол маш их болж байгаа. Тэгэхээр энэ маань жил ирэх тусам одоо цаг өөрчлөгдөх тусам арга хэлбэр нь маш нарийн болоод байгаа. Бид нар энэ аргыг хэрэгжилж байгаа шүү гэж бариад авчих тийм бас одоо юм бас ер нь бол маш хэцүү. Тэгээ тэр тусмаа одоо Монголд цагдаагийн байгууллагууд бас энийг илрүүлэхэд бас мөрдөн байцах ямар арга хэлбэр хэрэглэх үү гэдэгтэр бас ер нь бол тийм бас маш одоо мэрэгжлийн өндөр түвшинд бас байхгүй байгаа. Тэгээд энэ тал дээр ч гэсэн манай бусад мэрэгжлийн бас хүний наймын эсрэг тэмцэж байгаа байгууллагууд бас арга хэмжээнүүд авч байгаа. Энэ тал дээр бас мэрэгжлийн хүмүүсийн сургаад явж байгаад бас талархаж байгаа зүйл байгаа.
Тэгэхээр ингээд надад бас ингэж санагддаг байхгүй юу? Ингээд хүмүүс мэдээж хин ч гэсэн энд хүсэхгүй шүү дээ. Одоо жишээлбэл за би хичнээн одоо амьдралын доод түвшний за нэг эмэгтэй байлаа гэж бодъё. Тэгээ мөнгө олдохгүй байлаа гэхэд тэр хүний наймаачт нь хаана би очиж жагаад тэг ингийг бүр хүсэж байгаа тэгээ хайж очиж жагаад зорж байгаа тийм хүн бол би бол байхгүй гэдэг итгэлтэй. Харин ихийнх нь миний бодлоор ингэж байгаа юм шиг ингээд өөрийн мэдлэхгүй одоо нөгөө л арга мэхэнд нь унаад байгаа юм шиг тий. Одоо жишээлбэл за нэг тэдэн төгрөг одоо хэрэгцээгээр нь тэг шууд барьцаалцдаг ч юм одоо жишээлбэл чи тэдэн сая төгрөг надаас зээлсэн учраас ч юм уу те тэдэн 100,000 төгрөг надаас зээлсэн учраас чи одоо энийг төлөө гэл те тэнгүүд л үнэхээр яалтчгүй ингээд асуудалд орсныхаа дараа нөгөө маань за би ингээ өөрөөсөө болоод ингээд энэ рүү галтраад орсон учраас би хохирогч бишээ ч юм уу те яг тэрийг нөгөө зөвөр тодорхойлж харж мэдхгүйгээсээ болоод яг энэ дотор яваад идэм үү ингээд тодорхойлжтэй бол юм шиг санагдав. Хүний найманд оруулах тэр хүнийг хүн худалдаалгын гэмт хэрэг рүү одоо татаж хохирогч болгох гэдэг маань тэр цаад хийж байгаа хүмүүсийн маш урт удаан хугацааны одоо үйл ажиллагаа гэж хэлж болно л доо. Тэр хүнийг өөрөө одоо хүсээд орцсон юм шиг тийм мэдрэмж төрүүлэхээр тийм үйл ажиллагааг тэд нар удаан хугацаанд судалж тэр ямар хохирогчийг тэд нар болох вэ гэдгийг өөрсдөө бүр ингэ мэдээд судалсны үндсэн дээр тэрийг хохирогч болж чаддаг. Яг уу бүр амьдралын эрхээр мөнгө олох гээд явж байгаа бүр ялангуяа одоо эдийн засгийн улмаас ерөнхийдөө бол энэ зүйл рүү маш их орж байгаа одоо өсвөр насныхан ч юм уу одоо бас ганц би одоо өрх торлогоос эмэгтэйчүүд ч юм уу тийм хүмүүс бол бас мерсер бол байгаа л да. Ихэнх тохиолдолд бол ер нь бол одоо тэр биеэ худалдаалагдаад байгаа үнэлэгч гэдэг хүмүүс ихэнх одоо 80% нь бол хохирогчдол болсон хүмүүс байгаа. Өөрсдөө ч мэдээгүй тийшээ орсон. Юу хэрэгтэй тэд нар яг нэг хүн сайхан зүйл амладаг мөнгө хэрэгтэй байдаг. Ийм ажлын санал болгодог. Мэдээж тэгэл үр хүүхдэд тижээхийн тулд мөнгө олохын тулд тэдний ажил санал болгосноор хийдэг. Эргэлээ тэд нар ингээд явхад бичиг баримтын өгдөггүй ч юм уу. Тэгээ бичиг баримтгүй хаашаа юу их юм бэ? Хөнгөл болсонтой адилхан шүү дээ мэдтэй. Тэгэхээр ер нь бол янз бүрийн арга хэлбэр бол тэд нар маш удаан хугацаанд хэрэгэл нарийнсан тийм одоо яаж ашиглах вэ? Тэр хүнийг бүр судалж хамгийн эцсийн вариант за энэ өстой яг бидний юунд ороод ирлээ гэдэг аргаараа л хэрэгжилж байгаа. Ер нь тийм л ер нь бол процесс. Энэ хүн худалдаалах гэмтэр гэж нэг талаасаас нэг худалдаа модалдаа энэ төр гэж болохоор бизнес л баг л та. Энэ хүн худалдаалах энэ үйл ажиллагаа яг юу ингэж өдөөгөөд юу ингэж байлгаад байна. Мэдээж хэрэг бол охтууд бол өөрсдөө заруулах гад яваад байна гэж бас ховрол идэг л ахaltaа гэж маш ховор гэж таарах. Тэгэхээр юу энэ шалтгаан нь юу вэ? Өдөө хатгаад юм чинь тий одоо мэдээж л ашиг болох гол шалтгаан тэд нар зүгээр хялбар аргаар л ашиг болох хүний биеийг худал тэд нар өөрсдөө юу ч хийхгүй шүү дээ. Ер нь бол хүн худалдаалж байгаа хүмүүс нэг хүний биеийг одоо өдөрт хэд дахин биеийг худалдаж шүү дээ тэр. Тэгэл хэрвээ бие худалдахгүй бол зодож нүддэг ч юм уу хүнд хэцүү байдалд оруулаад бие худалдаад өдрийн нэг одоо квот одоо лимит ингээд тогтооцсон. Тэрийг олж ир гэл нөгөө нь зүгээр тэрийг авч явах үүрэгтэй нэг хэдэн одоо нөгөө нэг бас тэмцээ чинь мэдээж л том хүний наймаа гэж явж байгаа юм чинь олон зохион байгуулалттай хүмүүс байгаа штэ. Тэгэхээр тэр ашиг олоод сууж байгаа тэр хүн маань зүгээр юу ч ихгүй тэр хүмүүсээр ашиг олохын тулд тэр хүнийг удаа дараа зарж яадаг. Ер нь сулгаар яхад нэг хүнийг одоо ингэж олон жил ингэж зарж ашиг олж байгаа хувьд дээд насны ер нь бол хүний найманд хүрч зохирогч болсон хүн 7 жил байдаг гэж ер нь судалгаар батлагдсан байт юм лээ. Тэр хүн чинь одоо өөрөө хүссэндээ тэр хийхгүй байгаа. Тийм учраас хүчээр тэр хийж байгаа учраас тэгээ ер нь бол таны асуултанд хариулахад тэр бол зүгээр л ашигын төлөө хийж байгаа. Энд 32 тэрбум одоо долларын ашиг болж штэ дэлхий дээр бол хар тамхи гэдгийн одоо хар тамхинаас хүмүүс чи хар тамхиг хамгийн аюултай гэмт хэрэг гэж боддог бол хар тамхинаас илүүгээр их ашиг олдог аюултай гэмт хэрэг байхгүй юу? Ер нь бол сая ингээл өөрөө чи ярьжсэн чинь надад ямар амар юм бэ? Бүхэлд нөгөө амьд хүнийг одоо жишээлбэл за таксинд явдаг хүмүүс яадаг штэ. Таксинд явдаг хүмүүс яадаг вэ гэхээр хоногийн тэдэн төрөний орлого олоод тэндээсээ тэдэн хувийн цааш нь одоо тий төлөх ёстой. Гэтэл баг амьд хүнийг баг тэр такси шиг болгоцсон байгаатай ялгаа яг байхгүй яг тэр сонсогдож байгаа байхгүй. Тэгэхээр яагаад энэ ажлыг одоо шинэ түрүү ярьжсэн эсдэгдэг хүн бий тий тийм ч бас хийх хэрэгтэй гэдэг. Энэ яг ямар учиртай? Яагаад итгэдэг үчиндээ шашнаа шүтэл сүм чуулгандаа яваал ингээд явж бол барав биш үү тэр заавал тэр хамаагүй хүний 8 тэр
энэ чинь хуулийнхны хийх ёстой ажил үстэй уулна бол. За юу яач бүгдөө хэсэг завсарлаад тэгээд завсарлаж ороод энэ асуултанд хариулъя дэх. За тэгээ нэвтрүүлгээр өнөөдөр бид нэр хүний 8-ны талаар ярилцж байгаа шүү. Түрүүн өөрөө чи асуулт байлаа. Гол асуулт маань бол бид нар ч итгэл үнэмшлийн тухай ярьж байгаа шүү. Ер нь ярийг тэгж байгаа шүү. Тэгэхээр яагаад Есүст итгэдэг учраас би энийг хийх ёстой гэж өөрөө ойлгосон гэдэг түрүүн ярьж байсан. Энэ яг ямар учиртай? Яагаад итгэлтэйгээ энийг холбож байгаа? Итгэлтэйгээ яагаад холбож байгаа? Ер нь бол бидний христчин хүмүүс итгэл тий бидний дуудлага Христ одоо Есүс Христ яагаад одоо энэ дэлхий дээр ирээд яагаад тэрэн дээр цовдлогдсон юм бэ тий яагаад ингэ хүсэн юм эдгээр бол бүгд л шудраг байдлын төлөө шудраг бус зүйлийн төлөө одоо хийгдэж байгаа шудраг бус зүйлийн эсрэг хийгдэж байгаа зүйл шүү дээ тий тийм учраас энэ Библиэд угаасаа биднийг дуудсан байгаа шудрагыг шудраг байдлыг хай тий шудраг инэрлийг үлд тий одоо жишээлбэл энэ дээр нэг ишлэл бас дурдмаар байна л та сургаалт өгс 31:8-аас эстертэй хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээж зөв шударгаар шүүж ядуус ба гай зовлон дүнхсний эрхийг хамгаалаа гэд. Ер нь бол тэгээд яг Библиэлд дуудагдсны дагуу бид нар угаасаа бурхны төлөвлөгөөний дагуу бурхны үгийн дагуу христч хүмүүс амьдрах ёстой. Тэрнийхээ тулд бидний шудраг бус байдлын төлөө бид нар тэмцэх ёстой гэж боддог. Зүгээр нэг 11% өргөөс өмдөө явхаасаа илүү энэ шудраг бус байдлын төлөө бид нар тэмцснээрээ тэр 11% өргөхөөс илүү тэр бурхны одоо юг хүслийг биелүүлж чадж байна. Бурхны тэр ивэлийг нэгүслийг авч чадж байна гэдэг ойлгож болно. Тийм учраас бид нарын энэ дуудлагынхаа дагуу манай байгууллага хийж байгаа. Ялангуяа одоо энэ хүний 8-аатай тэмцэж байгаа ихэнх байгууллагуудыг харахад яг хөө Монголд бас цөөнл байна л да. Энэ Америк нэгдсэн улсын жишээг аваад харахад ер нь бол ихэнх тохиолдолд дандаа христчин хүмүүс, христчин байгууллагууд, христчин төрөмс байгууллагууд дандаа ийм шудраг бус байдлын төлөө тэмцдэг ийм бол жишээнүүд маш их байгаа. Тэдний нэг жишээ нь бид нар юм болов. Тэр сүм чуулганаар орохоор гэхдээ нэг хайхтар хүний 8-ны эсрэг бүгдээрээ ийм юм хий, тийм юм хий гэж уриалаад бид нар шудраг бус юмны эсрэг зогсох ёстой энэ гэдэг ч юм уу ялангуяа саяны ишлэгийг татаад энэ төр ярьж байгаа энэ нь бол тэр болгон харагдаад байдгүй тий. Тэгэхээр энэ талаар ерөнхийдөө яагаад нэгдүгээр та ямар дүгнэлт өгч байгаа, хоёрдугаарт тий шалтгаан нь юу вэ? Яагаад Иесусийн энэ чухал ажлаа хийхгүй вэ? За би одоо яг шүүгчхийн цаашаа тий ерөөхдөө бол одоо яг Библиэд хэлэгдсэн дуудлагынхаа дагуу бид нар явах хэрэгтэй гэж ойлгодог. Бид нар өөрсдөө энийг нөгөө хаанаас яаж эхлэх вэ гэдэг арга замыг бид нар олж хараагүй болов уу гэж би боддог л тоо. Христчин хүмүүс яг тийм харчих юм бол бүгдээрээ тийм христчин хүмүүс ч гэсэн одоо сүм чуулган ч гэсэндээ бид нар хаанаас юу эхлэх вүлээ Монголд маань ямар шудраг бус зүйл болоод байгаа вэ гэдгийг өөрсдөө эхэлж харах хэрэгтэй. Зүгээр нэг магтан дуудуулаад цөмдөө өдр болгон байхаасаа илүүгээр тий бусдад яг шудрагын төлөө одоо энэ дэр бас хэлсэн байх шүү дээ. Амаа нээж тий зөв шударгыг шүүх хэрэгтэй. Бусдын хэлгүй хүмүүст хэл болж, хөлгүй хүмүүст хөл болж, нүдгүй хүмүүст нүд болж тий шудраг зүйлийг хай гэж хэлсэн байдаг. Тэрнийг хайж явах хэрэгтэй. Хайсныхаа дагуу Бурхны хэлснээр Библиэд хэлэгдснээр инэрлийг бусдад ядуус ч гэсэн одоо үйлдэснийхаа дагуу зөвийг үлдэж бас бид нартэй ч гэсэн одоо тэд нар өөрсдөө хуваарь хийдгүү маа гэх тий ядаж манай байгууллага шиг байгууллагатай хамтран ажилласаа гэж би бас уриалмаар байна. За тэгвэл одоо жишээлбэл Христ итгэгчид Библиэлд бичигдсэний дагуу хийх хэрэгтэй, ёстой зүгээр суугаад байна. За би байлаа гэж бодъё. Тэгээд би тэмцэх ёстой гингүүтлээ. Би одоо жишээл юу их юм? Би юу их юм мэдгүй ш. Гарах хэрэгтэй байхгүй тий. Би юу их юм мэдгүй ш. Одоо жишээлбэл танай байгууллага яг ямар үйл ажиллагаа хийдгийг би бас яг сайн мэдэхгүй. За мэдээж дуу хоолой болж байна гэдэг. За магадгүй фэйсбүүкээр янз бүрийн зүйл постлоо тий. Хүний 8-ны эсрэг дуурайя гэсэн чинь за ингээл ээжүүдийн уулзалт боллоо гэж бодоо. Жишээлбэл би яг юу их юм мэдэхгүй байхгүй юу? Тийм болохоор одоо биднэрт санаа тий янз бүрийн аргачлал зааж өгөхгүй бол жишээлбэл надад бол би өөрийнхөө дотроо за хүний 8-ны эсрэг гэхэлэр за би хүүгээ хүний 8-нд өртүүлэхгүй тулд болгоомжтой байхын тулд үргэлж
янших хэвээр юм байна ч юм уу. Энэ бол биш үстэй тий. Тэгээд хөөе миний хөө өстой гадны үнтэй дуурж болохгүй. Тий айлгаад өөрөө ч хаагаал санаа зовоол тий. Миний хөө тэгдэг гэж шүү гадны үнтэй нэгч дуурж болохгүй. Мэндэлж болохгүй. Чамдаа дуурсан үнээс зогт могт ч гэх юм уу тий. Дандаа ийм байх юм уу? Яг үндэ аргачлаа мэдгүй байгаа. Энд чи ерөөхдөө бол тийм амар айц биш л тий. Ер нь бол Facebook дээр ч гэсэн интернет орчин ч гэсэн хүмүүс айгүй гоё л нөө айгүй гоё инэрлэлтэй инэрэнгүй юм яриад тэнд ч тийм юм болж энд ч юм болж энэ хүн ингэж хэцүү байдалтай бүгдээрээ туслая гэдэг нь яг одоо тийм рекламсан шигээ яг үйлдэл дээр бодит байдал дээр тийм байж чаддгүй зарим зүйлд нь яг зарим тийм байж магадгүй л те гэтээ ер нь бол яаж мэдээлэл авах вэ яаж энэ шудрах вэ өөрийн хувь хүний үндэс яаж тэмцэхээр бид нар ч гэсэн өөрсдөө шудраг байх бусад ажилд оролцохоос илүү бурхны хэлснээр яг өөрсдөө ч гэсэн шударгыг үлдэх хэрэгтэй өөрсдийнхөө амьдралд тэр нь өөрийгөө өөрчилснөөр эхэлнэ зүгээр шударгыг үлдэж гин гээл зүгээр гэртээ ингээд юу ч хийхгүй байдаг ч юм уу эсвэл хүүхдэд тэгж болохгүй гэж ингээд яхаас илүүгээр өөрөө зүв байх нь хамгийн чухал юм болов тий жишээлбэл одоо зургатаар ямар нэг ингээл кино гарч хахад ингээл бас том хүний кино ч юм уу тий зүгээр нэг одоо кино одоо солонгос сериал маш гарч штэ эцэгчүүд нь хамт суугаал ингээл үзэж чинь тий тэрэн дээр маш их буруу одоо зүйлүүдийг хүүхдүүд нөлөөллүүдийг хүүхдүүдэд аягүй их үзүүлж байгаа тий тэрэн дээр жишээлбэл хүүхдтэй үзүүлдэггүй ч юм уу бас ойлгуулж хэлдэг ч юм уу тий ийм тохиолдол байдаг шүү тэгээ фэйсбુક дээр яаж би хамгаалж авч явах вэ шинэ эцэгхийн хувьд хүүхдэд ямар зөвлөмж өгөх үү гэдгийг тэр айлгах үүднээс биш яг өөрөө яг библийн дагуу явхад ер нь бол шударгыг үлдээд явж чадчихээн л гэсэн үг шүү дээ. Бид нар христчүүн юу бол. Тэгээс заавал шударгыг үлдэж гин гэл ингээд ах бол. Бас бүх сүм чуулганууд мэдээж хэрэг хүний наймаатай тэмцэх байгуулаад ингээд сүд болоод явахгүй л ахaltaа. Тэр бол бодит байдал биш шүү дээ. Гэхдээ тэд нар магадгүй өөрсөгч нь тийм unbound эдгээр шиг иймэрхүү байгууллагуудыг янз бүрийн байдлаар дэмжиж ажиллаж болох байх л та. Жишээлх юм бол яг танай байгууллагатай хамтарч ажиллах боломж нь юу байдгийг ялангуяа хүний наймааг тий танаач нэг эрэлтийн хязгаарлах тий эрэлтрүүд одоо чиглэсэн эрэлтийг багасгахад чиглэсэн үйл ажиллагаанууд явуулдаг шүү дээ. Тэгэхээр иймэрхүү ямар үйл ажиллагаанууд явуулдгийг сүм чуулгануудыг бас энэ тал дээр боловсруулах олгоход те мэдлэг олгоход зориулагдсан зүйлүүд байд юм уу? Энэ талаараа нэг ер нь бол яг зөв манай байгууллагын нэг ерөөхдөө бол ер нь бол жил болгон төлөвлөгөөнүүдээр гаргаж ажилладаг л да. Тэгээд ер нь энэ жилийн хувьд бол бид нар бол төлхөө сургуулиуд дээр төвлөрөөд одоо сургалт явуулъя. Дунд сургуулиудад болон ихтэй сургуулийн одоо ялангуяа баг курсынханд тий баг курсынх маань одоо бас мэдээлэл маш тутамг байдаг шүү дээ тий ялангуяа хөдөөнөөс ирж байгаа оюутнууд ч гэсэндээ түүнээс гадна бидний бас нэг чиглэж байгаа нэг ажил болохоор сүм чуулган тий ялангуяа христч хүмүүс энийг мэдээсэй тий Монгол орнд маань юу болоод байгаа юм шудраг бус буудлууд болоод байна шүү тэрний үднээс бид нараас сүм чуулган зориулсан одоо 10 жилийн дунд сургуулийн зориулсан их сургууль зориулсан сургуулиуд маань янз бүрийн ингээд шат дараалал хэлбэрээр янз бүр байдаг. Тэгээд би сүм чуулганд өгч хэлмээр байна гэхэд хэрвээ та нар одоо хүсэж ивэл те манайхаас сүм чуулган зориулсан бас сургалтууд хийдэг. Тэгээд тэр сургалтыг та нараа өөрсдөө ингэж мэдээсэй те. Тэгээд тэр сургалтанд суугаад үзснээрээ өөрсдөө яаж энэ дээр одоо үйлдэл хийх үү гэдэг тэр өөрсдөө дараа нь олж харна тийм. Тэрнээс одоо яг хаанаас яаж эхлэхүүгээ зарим хүмүүс нь мэдэхгүй ч гэж магадгүй тий. Тэгээ тийм учраас ийм тал дээр бид нар ч гэсэн тэр хүмүүс сургалтаараа дамжуулж хамтарч ажиллаж болно. Хэрвээ цаашаа хүсвэл өөр ямар хамтарч ажиллах зүйл байна. Тэр дээр бид нар бол үргэлж нээлттэй байна. Ингээд сонсхолоор урьдчилан сэргийлэхтэй хүний найманаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанууд бол явуулт юм байна. Явуулах боломжтой юм байна. Тэгвэл яг үнэхээр яг хүний найманд өртөцсөн байгаа хүмүүс танаа байгуулга яг ямар үйл ажиллагаа хийдэг юм бэ? Манайх ерөнхийдөө бол Америк нэгдсэн улсаас гаралтай Unbound гэдэг төрөмс байгууллагаа өмнөөс хэлжсэн. Тэгээд Америк нэгдсэн улсаас ерөнхийдөө бол 3 жилийн одоо үйл ажиллагаа явуулаад Монголд аль биесээр 1 жилийн үйл ажиллагаа одоо эхэлсэн явж байгаа. Америкт маань Unbound байгууллага маань ерөнхийдөө хохирогчд болон хохирогсны одоо нийгэмшүүлэх тийм одоо үйл ажиллагаанд шат дараалсан маш том үйл ажиллагаанууд ер нь бол авч хийгдэж байгаа. Манай Монголын хувьд болохоор байгууллагатад 1 жил болж байгаа.
тэр хүрээнд бас бид нар нэлээд бас хөдөө орон нутаг болон нэлээд хэдэн сумууд болон хотуудад бас нэлээд сургалтууд, урьдчилан зэрэг сургалтууд хийлээ. Бас одоо ерөөхдөө бол шууд ингээл хохирогч руугаа ингэж орох бас маш хүнд ажилттай байна. Тэр бид нар бол энийг хийснээрээ ер нь бол яг мэр зэрэг хүмүүс бид нар руу хандж байгаа. Бидрийг мэдээж тодорхой хэмжээ байгууллагатай холбож өгч байгаа. Биднээс гадна бас яг тэр хохирогчтой ажиллаж байгаа байгууллагууд байгаа л да. Тэрнтэй холбож өгч байгаа. Бид нар дараа жилээс ч юм уу те ер нь бол энэ сургалт маань амжилттай явагдаад бид нар яг төлөвлөгөөндөө хүрээд хүмүүс маань мэдээж ингээд яг хүний наймаа гэдэг нь бас үндсэн ойлголтыг аваасаа тий яаж урьдчилан сэргийлэх чаддаг болоод ирвэл бид нар хохирогч руугаа ингээд яг ингээд шатаараа ч ямар ч үйл ажиллагаанууд явагдах юм байна шүү дээ. Гэхдээ бас энэний хажуу сургалтыг хажуугаар ч хүмүүс сургалт хийхдээ явж байгаа маад ийм болсон шүү гэсэн шүү гэд хүмүүс маш их холбогдож тэр ийм болоод байна яах вэ ийх үү гэд тэр болгон дээр бид нар бас сэтгэл зүйч нийгмийн ажилтнтай бас хамтарч ажилладаг. Тэднэрээр дамжуулаад тодорхой хэмжээний зөвлөгөөнүүд өгөө явж байгаа ер нь бол хохирогчийг хамгаалах иргэн сэргээхтэй сэргээх заслын ажил хийхэд бол нарийн мэрэгжлийн хүн маш шаардлагатай л да тийм. Тэгэхээр хиттэй бол тийм хүмүүстэй хамтарч ажиллах тийм хүмүүсийг өөрийн гэсэн тийм ажилчтай болох гэдэг зорилготой байгаа юм биш үү тийм. Ер нь бол бас энэ завшааныг ашиглаад ер нь бол хэлэхэд ер нь бас манай яг Unbound Монгол төрөмс байгуул манаас ийм мэрэгжлийн сэтгэл зүйчд бол ялангуяа хохирогч тал дээр тэр хохирогчтой бас нийгэмшүүлэхтэй сэргээн засах тал дээр ийм сэтгэл зүйчтэй хамтран ажиллахад бол бас нээлттэй байгаа. Яг энэ Монгол оронд маань энэ манаас яг бодит болж байгаа зүйл учраас тэд нар маань ч гэсэн бас энийг хараад зүгээр битгий суугаасай бас хүмүүс ч гэсэн яг туслах чинээгээрээ ч гэсэн ингээд өөрсдөө чадах зүгээрээс туслаасаа гэж би хүсэж байна л да. Ялангуяа христчин тийм хүмүүс одоо сэтгэл судлаач юм уу те нийгмийн ажилтнууд байл маш их хэрэгтэй. Тийм тэр бол дээр бид нар бол үгүй гэхгүй ер нь бол хамтарч ажиллахад бид нар бол маш нээлттэй байгаа. За ингээд манай нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Тэгээ өөрөө ч ирээд ялангуяа хийж байгаа ажил хөсөл мөрөөдөлтэй итгэл үнэмшлийн тухай хуваалцсан маш их баярлалаа. Маш их баярлалаа. Нийгэмд бас тулгамдж байгаа тэг хэн хүний хийгээд байдаггүй энэ салбар дээр бас зориг гарган ажиллаж байгаа. Маш их баярлалаа. Баярлалаа танай хамт олон ч гэсэн маш баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэн бидний ажлыг бас дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа байхаа. Гэрэл нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна гэжтэй. Хүний наймаа гэдэг зүйл бол маш том аврагтан мангас шиг санагддаг баг. Гэхдээ үнэхээр бидний эргэн тойрон энгийн байдлаар, энгийн дүр зургийн ард байж байдаг. Хэрвээ та энэ талаар манайхан бидэнтэй холбогдохыг хүсэж байгаа бол үзэл бодлоо хуваалцахыг хүсэж байгаа манай эргийн хамт утас руу холбогдоорой. Facebook пэйжээр дамжин бид нартай холбоотой байж болно шүү. Ингээ бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай үзэгчтэй. За баяртай. За.